За сайн байцгаана уу? Ариун санаа байна. За өглөөний минь одоо бид ирсэн цаг 11 цаг болж байна. Өчтөр ажил маань маш эрт таарсан. Нэг өдрөөсөн болохоор ч тэр юм уу үйлчлэгч байхгүй. Тэнгүүд нь зас 3 талтай байж хаагаа ирсэн. Тэгээ гэртээ ирээ сайхан унтаж одоо л ирж байна. Тэгээ юу ч гэсэн өглөөний хайр сарчлагыг ингээд нэг хөрхэн зүйлийн талаар бүх алт юм уу гэж бодоод миний жижиг сажиг одоо нөгөө нэг үерхсэн биш уулд одоо унтаж хөвцөн бол бас биш зав. Ингээд нэг крашлаа салдаг зүйлсийн талаар яриа заа. Би сая ингээд зүгээр босч ирээд ингээд 0 дотор ингээд зүгээр ингээд нүрөөгөө сууж ирсэн аа ингээд бодож байгаа хгүй. Нэр надад ч амар олон тийм хөрхөн жижиг сажиг юм байдаг юм биш тэгээ. За хамгийн анхных нь энэ бол бүр маш илгийн заяа. Одоо ингээд би чинь фитнес идэг тэгээд тамирчин ах гişнэр юу бол амар их заа. Тэгээд тэмцээн бас аяг үздэг. Тэгээ за тэгээд нэг өдөр тэмцээн үзвэ. Тэр одоо улсын авраг байсан л ах. Тэгээд тэгсэн чинь тайзан дээр зөө. Одоо яг men's physique гэхлээр яг шорттой англи гэсэн үг байхгүй эрэхтэй. Тэнгүүд би угаасаа эрэхтэнд амар дуртай зөө. Ялангуяа би царайл эрэхтэнд бүр амар дуртай. Тэгээ байжсэн чинь мангар царайлаг залуу гараад ирдгийн. Уг нь бол ингээд тамирчдууд чинь ингээд ер нь би нэгээ ингээд хагас суус мэддэг байхгүй юу? Тэр тэрний дүү байна, тэрний шав байна, тэрний найз байна ингээд. Тэгсэн чинь би тэр залуу танихгүй зөө. Анх удаа харсан. Хаанаас юм сайхан амтан гараад ирв? Юу сайхан бурхны бүтээл вэ? Хөөш ямар сайхан амтан бэ? За тэгж ямарчсан нэг ах ихчээс асуусараа тэр залуугийн инстаграмыг олсон. Тэгээд тэнцэнийх нь орой би дагаад тэрээс намайг дагаад тэгсэн хамгийн хөөрхөн нь тэр ингээд өөрөө төрүүлээд ингээ миний зурган дээр ингээ бахан зүрх дараад гэсэн заяа. Тэгээд тэгж жагаад яалаа. Тийм би юм битсэн заяа. Тэнцэн чи үтсэн амар мундаг байсан шүү. Тэр залуу 3 мурд орчлоо. Уул нь баг нийт орол орчхоор исэн байхгүй миний бол дүгнснээр. Тэгээ ягаад ч юм 3-т орцсон. Тэгээ би жоо хайрын л ингээд яг дараа жил ингээд хичээгээд ингээд гоё усын аврагалаарай гэд би яг өрөөжсэн байхгүй. За тэгээ заамаа болцсон байжгаад юм яриад ингээд хэлсэн чинь тэр яг манай хажуудлын фитнес явдаг гэсэн зал байсан заяа. Тэгээ би окей. Тэгээ нэг өдөр 2-3 нэг өнгөрсөн баг. 3 хоногийн дараа тэр залуу надад тэгсэн байхгүй. Өнөөдөр хэдэн цагт бэлгэлээ хийнгээ. Би хэдэн цагт ингэсэн чи би бас тэр үед хийчих واخа. Хоёлаа гоё кофе юу гэд. Төрүүлээд намайг болцоонд өрсөн. Тэгээ би бүр амар догтлж байгаа шүү дээ. Яг би дурлцсан шүү дээ. Тэр үнд би ингэ тайзан дээр арыг дурлж байгаа шүү дээ. Би өөр анхны харсаар амар их дурлдаг заяа. За тэгсэн чинь юу яасан? Кофе шоп дэрсэн чинь би тэр танаагүй заяа. Ягаад тэгэхээр яг тайзан дээр байхдаа ингэ ус мусаа хасаад бүр яг нэг сан борч шиг гулууч шиг юмуд болцсон ба шүү дээ. Айгуу сайхан амтд. За тэгсэн чинь 3 хоногийн дараа харсан чинь ингээд нөө усаа 50 нүүрс усаа 50 гэж ярьдаг байхгүй юу? Ер нь хүсэн бүхнээ эдэн штэ тэгчтэй өвчнөө олон сарын турш чанга юм мэдгүй байж байгаад ингээд тэмцээн дуслаад гахаа нөхөн шиг эдэн штэ. Тэгээд тэгсэн чинь ингээд хамгийн юм нь хавгынсан заяа. Нүд мүдэн бүр ингээд ийм болцсон заяа. Тэгээ би бүр хараад би ийм хүнтэй уулзах хүсэхгүй байна. Миний тайзан дээр харсан залууг олж ир. Ижил тайзан дээр угаасаа тодорхой хэмжээний нүр бодолтоос хийж байгаа штэ. Тэгээд нэг тэгж амар юу яжсан. Маш юм жижигхэн амар богинохон хугацаанд одоо нэг 10 секунд 20 секундын хугацаанд миний тэр хүнийг хайрлсан, дурлсан 3 хоног маань ингээд дуусгаар болсон заяа. Хүн тэгж ядаж айгүй муухай. Би өөрөө юм муухай юм бүүм ямар ч сан ингээд харсан чи бүр шал танихгүй юм шиг болсон заяа. Амар царай муу ингээ бүдээр ингээ харсан чинь би жоохон тийм таалагдаагүй. Тэгээд окей ямарсан кофе уугаа тэрнээс хойш би бүр огт ингээ миний сэтгэл санаа бүр амар хурчж байгаа штэ. Тэгээ би бол юм бичихгүй. Тэр маань ингээ над руу юу ийж өнөдөр бэлгэлээ их юм хамт бэлгэлээ их бла 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 гэж хэлдэг гэсэн баггүй. За нэг тийм юу байгаа. Энэ бол амар идэвхтэй байгаа зү. Тэгээ хоёр дахь нь болохоор заяа. Одоо нэг яг солонгос руу ирэх гээд гадаад паспортаа ингээ визээ мэдүүлэхэд гадаад паспортаа захиалж байгаа байхгүй. Тэгмүүд зураг даруулах хэрэгтэй штэ. Тэгээ нөгөө нэг цагийн үйлчилгээ гэдэг лөө. Одоо дүүргийн нэг одоо шууд зураг даруулангуудаа гадаад паспортаа захиалж мэхэлжтэй тийм газар. Ээжтэйгээ хамт очсон юм. Тэгээд тэгсэн чинь амар очиртай заяа. Тэгсэн чинь манай ээж за миний охин очирлж ээж нь очиод юу яагаад юм. Банкнд тэр нэг хураамжны тэр нэг хідэн төгрөг шидэ тэрийг төлөөд хийгээ явдаг байхгүй. Тэгээд би окей гэж очирлоо зөрчихсэн чинь ингээ харсны зурагчин залуу мангар царайлаг залуу заяа. Бүр юу вэ? Тэгээ ингээ яг миний ээж удаад ээж болохоор тэр банкн дээр очирлоо байж байгаа шүү дээ. Тэгээ ингээд миний ээлж болоод ингээд наваа ингээд зогсоосон чи би бүр хичээд ингээд сандраад болдог амар сайн уугалаагаад заа. Тэгсэн чинь нөгөөний залуу чинь камера ингээд чарж ирсэн.
чи ингээд бүр амар улаацсан бах юм, амар улаан бах юм жоохон ингээд пүдэр мүдэр байхгүй гэдсэн чи тухайн үед би ингээд нүүр мөрө боддог байсан. Баг байхаа жоохон ч гэсэн. Тэгээ би ямар ч юм пүдэр мүдэр нь ээжийн машин дотор л байсан. Тэгээ яна бодог ээжийн машин даарчсан. За шийдвэл чи улаанаа даарч хийшээ суугаад гээд өөрийнхөө санал руу намаа ингээд суулгасан заяа. Тэгээ би бүр яагаад чи бүр ингээд тэр залууд ингээд дурлцсан заяа. Бүр анхны ярцаар амар гүн хүчтэй дурлсан. За энэ залууд бол нэлээд удаан харилцсан. За тэгээд бичгээрэмтээ ямар ч тэр өдөр тэр зураг даруулах үйл мөч бол амар хэцүү байсан. За бүр ингээд ичээ сандраад ингээд ижил тэр залуу бүр мангар царайлаг гэсэн камерны ард мараа сараа худлаа инээж минь тэгээд намайг ингээд шогдоод. Тэр өнөө юу яд штэ зурага хадгалуулаад ингээд дараа хэрэгтэй үед ирээд авчиж болно. Ингээд дугаараараа ингээд хадгалдаг гэж. За тэгээд миний дугаар уг нь бол тэр залууд байгаа заяа. Гэтэ тэр надад юу ч холбоо барихгүй байсан. Та надад юу хийсэ гэж бодож байна. За тэгээд би шууд гараад ээжтэйгээ ярьж авах. Ээж та нэг анхны хацаар дурлна гэдэгт итгэдэггүй гэдгсэн чинь ээж уртаас харж авчихсан. Би ер нь бол нэг жоохон хөнгөн хийсвэр жоохон байж болохгүй л гэд би бодоод идэв шүү дээ. Би л анхны хацаар дурлж байгаагүй тэгэл юм ярьсан. За тэгсэн чинь ерөөс нөгөө залгууч бүр өдрийн бодол ширийн зүуд болчтой юм байна зү. Бүр мангар царайлаг заяа. Ер нь rocket baby байсан заяа. Би бол тийм амар тийм хурц царайтай үнд дургуултай. Гэхдээ тухайн үед хүүхдээсэн болохоор дургу бол биш тийм хурц царайтай үнд татагдаад байдаггүй юу гэнэ л. За тэгээ тэр залуу маань болохоор дараагийнх нь өдөр би заяа хичээлээ таслаад нөгөөний нэг цагийн үйлчлэгэн дээр яваад очицсан. Амар гоцтой. Тэгээ очисон чинь өөр хүн байсан. Ах нь гээд хүн байсан. Тэгээ өчтөр энэ өчтөрийн зураг дарж исэн залуу хайцсан бол гэдгсэн чинь өнөөдөр амардаг өдөр тийм баха тад бол дугаарыг өгч. Окей. За тэгээ амарсан дугаарыг авсан. Тэгээ би шууд мессеж хийсэн заяа. Сайн уу өчтөр ингээд зураг даруулсан хүн байна. Чи амар таалагдаад ирээд ингээд танаа ахаас чиний дугаарыг авчлаа. Одоо манай ээжний сонсолт гайхаа шокнд орно доо. За ямар ч байсан. Тэгээ тэр залуу ингээд бүр миний хонхны баяр маяг дээр ирж исэн. Тухайн нэг яг бичвэрэндээ хөөцөлдөжсэн 10 жилийн арай ингээд бүрэн төгсөөг байсан. Тэгээ миний хонхны баяр дээр ирээд цэцэг навч юм шиг өгчээсэн амар хөрхөн. За тэрнтэйгээ нэлээд удаа ингээд юм явтлаа бол харилцчихсан. Тэгээ тэгсэн чи тэр залуу бас одоо ингэсэн заяа. Би бас ингээд юу яцсан 10 жилийн төгссөн. Тэгээд ингээд ахийнхаа доор зүгээр сонирхлоороо ингээд ажил хийж исэн юм аа. Тэгээ би солонгос их учаа гэдیں۔ Тэгээ би чинь бүр сууч. Энэ миний нөхөр юм бэ. Би угаасаа энэ хүүхдийг гаргахыг ингээ бодчихж байгаа шүү дээ. За тэгээд хамгийн гоё зүйл нь юу вэ гэхээр тэр залуутай би нэг онгоцоор солонгост ирсэн заяа. Нэг онгоцоор солонгост ирээд би болохоор Вонжу гэдэг хөдөөрөө яваад тэр залуу болохоор Бусан гэдэг бас хөдөөрөө явсан заяа. За тэгээд ерөнхийдөө ингээ харилцаатай байсан ингээ юм бичдэг байсан заяа. Тэгсэн чинь нэг өдөр ингээ хоёр шинжингээ алга болсон заяа. Юм бичдэг байж байгаа. Хоёр шинжингээ алга болж яваад чи хайчаад ямар ч ажилд явлаа гэдээ надад хэлсэн байхгүй. Тэг чи хайчаад ирж байгаа гэдгийг тэгсэн чинь ажилд явчаад ирлээ гэд. Тэг ямар ажил хийсэн гэдгсэн чинь энэ дэр миний ингэ сэтгэл шууд хөрсөн заа. Шууд алга болсон заа. Миний тэр хүнийг хайрлажсэн хүүхдний гаргамаар гэжсэн шууд миний аав алга болсон. Яг ямар үйлдэлсэн бэ гэхээр ажил хийх нь бол хийсэн үнэн. Гэхдээ шөнөөр шүнжэнгөө оройны 5-аас өглөөний 5 байна уу? Юу л ямар ч тэр хавцаа ажил заяа. Тэгснээ өдрийн цайлан 500 мянга байсан баха. Би тэгж санаад байна. Надад тэгж хэлсэн санагдаад байна. За ямар ажил вэ гэхээр хүүр шатаага ажил. Хүүр мэднэстэй өгцөн үний шатаага ажил гэсэн. Яг тэрийг сонссон тэр мөчөд миний тэр хүнийг хайрлаж исэн бүх юм алга болчихсон. Юу нэмэр санаа жижигхэн дэргээ миний сэтгэл бүр маш хурдан хүрдэг. Тэгээ маш хурдан ингэж оргилдог. Тэгээ тэр залуутай ингээд 4-5 сарын туршиж байгаа ингэж харьцаатай байсан ч гэсэндээ үнсэлцэг тэрвэрлдэх ямар нэг юм хийх ерөөс тийм байгаагүй. Зүгээр л хүүхэд насны амар нандин тийм дурлал байсан. Хамгийн гоё нь би ингээд тэр залуу ингээд бүр одоо анхны харцаар дурлчаад ингээд шүнжэнгөө бодож аваад маргааш тэгшээ таслангууд тийж яаж байгаа да ахаас нь дугаарыг авсан. Энэ бол амар гоё юу. Гоё миний үед амар дурсамж байгаад байдаг. Тэгээд яг тийм ажил хийсэн гэдгийг яг мэдсэн тухайн үед шууд тэгээд бүх юм хөрөөд огт харьцаа болцсон. Огт харьцаа болцсон. Гэсэн чинь тэр залуу тийж аахгүй. За санаа ингээд чи намайг ингээд хайж байгаа юм бол би бас солонгосоос явлаа.
Бүр мөсөнд зайлаад өгье. Тэгээд тэр залуу Монгол руу буцаа явчихсан. Амар сайн. Тэгээд яг юу яжчихсан? Би яг жил мөлийн дараа би Монголд очсон баггүй юу? Яг Монголд очиод ингээд тухайд ингээд яг фэйсбүүкээр найзууд л байсан баг. Тэгээ сторийн дээр ингээд Монголд очлоо гэдэг ингээд онгоцны стори хийн штэ. Тэгээд тэгсэн чинь онгоцны буудлын дээр бийжсэн. Яг тийм сайко сталкер шиг зэ бүр ингээд амар би тэрнээс бүр өгтлээ хайсан зэ. Яг ингээд онгоцны буудлын дээр буугаад бахан солонгос хүмүүжсэн Монгол хүмүүс ч байсан. Тэгээ ингээд харсан чинь нөгөө нэг ижил би тэр Монголд очлоо гэдгээ ээж авдаа хэлэв. Ээж авдаа ингээд surprise байхгүй явсан тийм үйлдэлээс ахгүй. Тэгэхээр нам онгоцны буудлаар хинч тосгүй гэсэн үг штэ. Тэгээ ингээд харсан чинь зөксөж идэг би бүр айгаад бүр яг лардмагийн нөгөө нэг өхрийн тийм харц марцаар харж марцсан зөксөж идэв. Тэгээ би бүр яа бурхан минь юу вэ гэдэг тэр онгоцны буудлын дотор нэг монгол ихчтэй хоёул ана хамт ишиг гарчи хоёул хамт гарчи. Тэгээд нэг тийм хөөрхөн жим шиг мухаа жим шиг тийм нэг бас харилцаа байсан зөө. За гурав дахь нь энэ бол бүр амар тийм юу асуудал. Намайг нус нулимстай минь хөлж исэн асуудал зөө. Төвшин за нэрийг бол яах юм лээ шүү дээ. За манай фитнесийн нэг залуу байдаг байсан. Тэг ингээд тэр залуугийн хувьд бол өндөр амар царайлаг заяа. Гэтэ жоох хөвгөд натаа ичсэн. Тэг ингээд гүйлтэн зам дээр ингээд гүгээл амар их замтай заяа. Бүр ингээд ингэж мөрдөг хэрглэж байгаа юм хүмүүс бүр маа үнэтэй заяа. Тэгээ ер нь бол баяа л хөвгтэйсэн заа. Тэгээ ингээд ер нь л нэг юм болцсон. Ийм хөвгтэйсэн ингээд. Урдаас харж мараад ингээд харц барц тулгарч юм бол яг ийм нэг тийм балераштай нэг их цантай бэнднэр өгдөг да яг тийм байна гэсэн зэ. Тэгээд би тэрийг болохоор амар таалагдаад ингээд миний сонирхлыг амар татчихж байгаа хгүй. Тэрний их цан ингээд миний зөвний шарыг хөдөлгөөд одоо нэг фитнесийн локер гэдэг чинь төлхөөр тэр ингээд усныгаан савн дотор ингээд төлхөөрөө хийсэн байсан заяа. Тэгээ би ингээд төлхөөрийнх нь номерыг харсан чинь 10 хэдэн номер байсан. Тэгээ би ресепшн хоёр ихтэй хоёулантай амар тутан байсан заяа. Амар нэг шомо бацдаг гэсэн. За тэгээд тэгсэн чинь нөгөө тоогийн очиж харангуудаа ихчээс очиж асуусан заяа. Ана энэ 10 хэд энэ тоотын энэ хийн гэдгсэн чинь ихш нөгөө нэг карт ингэж гаргаж наа төвшин төр гинэ. Эний дугаарыг өгч. Бас тэрний дугаарыг би төрөл авчихсан заяа. Тэгээд дугаарыг авчаад би болохоор юм бичээгүй байж байгаад тэрний инстаграмыг олсон. Инстаграмыг олоод би тэр хоорондоо дагалцаад тэгээд тэр над би төрүүлж бол юм ерөөсө хөдөлгөөн хийгээгүй. Би тэрийг зүгээр ингэж жоохон юм юу жоохон юм шуламжлаг зан гаргамаар санагдсан баггүй юу? Жоохон ингэж зэв үргээдсэн болохоор. За тэгж байгаа ямар ч тэр залуу маань бас л миний өөрөө төрүүлээд сторийн дээр ингээд орж ирээд живэр гэд. Тэг ингээд фитнес дээр таарж марахаар амар хөөрхөн сайн мань энэ гэдэг болсон байж байгаад. Амар хөөрхөн залуу заяа. Яг ингээд тулаад дотнцаад ингээд харьцаад ингээд крашлаад ингээд хоорондоо ингээд эхэлсэн чинь маш хөөрхөн. Одоо ингээд фитнестэй ингээд ирэнгүүд уг нь ингээд би карта өгөнгүүд байгаа хоосоо юм локерын төлхөр өгдөг байхгүй өгдөг байсан байхгүй. Тэгээд тэгсэн чинь нэг өдөр орсон чинь манай дээр ресепшнч маань зүгээр нэг юм төлхөр мэ гэдэг өгдсөн юм. Үүд нь окей гэ. Тэгээд би ингээд төлхөрөөр ингээд онгол гаршин дотор нь чихлаад навч цэцэг амар гоё. Яг л юу яг л тэр залуу ресепшн ихчэд хэлээд ана та ингээд те санаа ирэхт нь энэ төлхөрийг өгөөд тэгээд би дотор нь энийг хийлгэмээр байна гэд хэлсэн байхгүй. Тэгээд тэр залуу бит хоёрын хувьд бол нилээн тийм эдрэтэй адармаатай харилцаатай байсан заяа. Юу вэ гэхлээр одоо манай ингээд фитнес дотор ингээд юу им хамт олон гэх юм уу? Ийм нэг хамт олон, ийм бас хамт олон, тийм хамт олон ингээд хамт плилээд найз нөхөд ах дүүнэр гэсэн үг. Нэг тийм хамт олон байсан заяа. Нэг хоёр ихэр хоёр ихэр тэгснээ бас хоорондоо хамт нэг тасгал гэдэг тийм юу байсан. Ах дүүнэр ингээд хоорондоо 7-8 ингээд плилээд байсан заяа. Тэгээд тэр хоёр ихрийн охин нь төвшөөд ямар ч тэрийг төвшөө гэдэгсэн. Төвшөөд сайн байсан заяа. Тэгээд тэр охин ингээд төвшөөг араас амар гүдэг төвшөө битээр ингээд хоорондоо харилцаатай байдаг. Тэгээ мэдхгүй ягаад ч юм ингээд тухайн үед тэр маань ингээд жоохон хүүхдээсэн болохоор айсан уу яасан нөө ахнар махнар жоохон ингэсэн үйлдэл гарсан байлаа. Ресепшнээс би бүгдийг сонсч байна шүү дээ. Яг мэдхгүй тэр ингээд амар хайран байсан. Хайран залуу байсан. Өндөр царайлаг амар тийм юу гоё ирүүн шиг амар тийм юм их зам маатай ингэсэн залуу байсан. За тэгээ ямар ч тэр залуутай ингээд
Нилийн удаан харилцаанд ингэж харилцаатай амар эдрэтэн маш сони харилцаа байсан. Тэгээд би Солонгост ирэхээр болол. Тэгэл би чинь 10 жилээ төгсөөл. Угаас 10 жил байхад би Солонгос явна гэж шийдсэн хөхтэйсэн. Ээж маань намайг явуулна гэсэн. Тэгэл ийм юмтэй одоо ингээд нэг хоёрын хооронд юм 3-ын дунд ийм сони харилцаатай байсан байхгүйсэн дээ. Тэгээд огт харьцаа болж исэн. Тэгээд Солонгост ирээд ч гэсэндээ ингээд яг жил хагас 2 жил мэл болсны дараа тэр залуу ингээд чам дээр очлоо. Хоёлаа ингээд гоё байя. Эсвэл чи хүрээд ирээ. Би одоо ингээд юу яа. Чамаа ингээд би хангалттай тэжээгээд аваа явчин мовчин энтер гэсэн тийм бас бичдэг байсан байхгүй. Тэг өөрхөн бол холын зэнээс ингээд видео кол малаар яриад ингээд гоё багийнхаа тийм дурсамж юмсамжаа нэлээх ярьдаг байсан. Нэг ийм нэг 3 хүүхдийн талаар ярмаар санагдаад. Гэтэ тэр төвшин төр төвшин төр гэдэг байхгүй. Тэр залуугийн хувьд бол үнэхээр хайрын байсан. Би яг ингээд их зантай банд нарт амар дуртай байхгүй. Их зантай амар олон тав өгөхгүй амар чимээгүй нэг ингэсэн. Тэгээ одоо ингээд манай найзууд бол бүгд тэгдэг. Чи яагаад нэг сони ийм нэг бэлэр их зантай нэг хамрандаа баас наац юм шиг хачин гаруудтай ингээд уулзаад үеийнхээ яваад идэх юм. Яаж ч би тэднэртэй өөрөө амар дур. Тэрэнд нь би дуртай байхгүй амар сонио. Одоо манай X ч гэсэндээ одоо манай шар X маань ч гэсэндээ яг хамран дээрээ баас төрхүүлсэн юм шиг нэг юм яргуургаар байсан заяа. Яг ингээд өөрийнхөө харьцдаг хүмүүстэй харьцахгүй хүмүүс нэг харах юм бол танихгүй хүмүүс харах юм бол бүр ингэсэн ингээд нэг ядцсан тийм зэвүүн бацаан шиг тийм хүүхдээсэн. Төвшин дөрж гэсэндээ ингэсэн хүүхдээсэн. Тийм. Тэр зурагчин залуу ч гэсэндээ нэлээд ингэсэн бас тийм хүүхдээсэн. Тийм. Нэг тиймэрхүү сонин сайхан. Та нарыг бичлэг хийгээд эхлэх ч одоо бүр ийм гоё юмныхаа талаар ярьж өгч штэ амар байна. Гэтэ яг нэг 3 4 тийм хайрын story сонс, love story сонс интэг гэсэн охтууд манд байсан. Тэгээд нэг тийм 3 сайхан амтан байсан. Өчтнөө өөр зөндөө байгаа заа. Та нар өөр сонсомоор би дахиад яриад өгсөн ч болно. За тэгээд энэ өнөөдрийнхөө бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Одоо санаа нь гарч хүмсээ цуглуулад гоё хоол хийж иднэ. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа. Түр баяртай.